Дэлхийд ганцхан 93 наадамтай, дээдийн заяатай Монгол түмэн жаргал тайхан наадмын тэнгэр дор төмнийн цэнгүүдийн барсын хүчийг үзүүлэн барилдагч Монгол бөхчүүд. Үе үеийн суутай хүчнүүдийн залгаавлж, луу жилтнүүдийн араас алдарсан төрийн наадмын чимэг төгөлдөр Монгол эрс эддэр зургаа. Замбуу төвд ганцхан заяасан наран дойрхон Монгол наадмын орой зорсон юм шиг бие бялдар бяр хүчээрэн заан цол хүртэж алдран төгсөн тэнгэрлэг тэрл хүчтнүүдэн манлайн баясгалан нэвтрүүлгийнхээ гал хойнорд хөндлөн залж байна. Барилдаа үнэхээр шудраг сайхан өрсөлдөөнтэй хурцтай ачин ард түмнийхээ бүх сонирхчдойгоо сэтгэл төрсөн юм барилдаануудыг бид гаргаж ивжээ гэж ингэж боддог. Ингээд тэр үеэ бас турсан санахад бол бас сайхан байдаг юм да. Артнараа соёлья 6 залуу зан гэхлээр л үнэхээр сайхан байна. Бидний эдэр залуунаас хүүхэд ахуйнаас бид бүхэн хоорондоо үерхэс нөхөрлөж бүхийнхээ гараа эхэлж байсан 15 16-наас энийг ярингууд л тэгж бодогдтыг. Өргөлөө. Гаргаад ирлээ. Ухаан бодлоо уралдуулж төмөн олноо баярлуулж байсан. Үеэ бол дурсан санахад бол хамгийн дотн сайхан байдаг. Тауда. Монгол улсын бас нэгэн үеийн шилдэг 6 зааны тоонд орж 90 оны дундаас 2000 оны дунд хүртэл барилдаж нэгээрээ их бахархаж баярлж явдгийг. За барьцгүй. Сонирхолтой барилдаа гарлаа та. Авсайнгийн яргалсны харьяат Олбүсийн мөх Дархан орго юм хинго гандах улсын зан Сүхбатаар одоо давж Монгол улсын зан цолын болсон хангада. За хавирдаа. За мөч хүнкэнд хавирч явшээ. Тонг ихвэртэй байгаа маань жаа. Хүмүүний цагаан чулуусны харьяат Эрдэнэ нутгийн Эрдэнэ концерны бүх улсын эчин цэрэм хүнцэг 8 давда. За дахиад суглаа та. Рангаины тэрэцмийн харьяат Айнгийн арстан өс хоёр улсын зан гандахтаар додооч Монгол улсын зан цолын болсон хангада. За хутглаа буцаар мордлоо. Мошиглаа. Хариг суучих чи хутглаа юм яваацар. Тауда. Рангаины хожирсмын харьяат бүх Монгол улсын ачин сум яваацар улсын зан сэрэм хүнсгээр додооч Монгол улсын зааны болцол хангада. За дахиад суулаа. Ард нь гарч тойрлгүйгөө сэжчихлээ. Түвэйний сэрэмжийн сумын харьяат хотос бүхний хэмжээний бүх улсын ачин сухбат улсын авраг валжины мар додооч Монгол улсын зан цолны болцол хангада. Доошлуцаа. Замбат валжины аврагын зөв хөлийн аваар ард эшин дээрээ суулгахж байна. Усаймгийн баруун төрийн сумын харьяат алдар нийгэмдээ бүх улсын ачин Замбат улсын авраг валжины мар додооч Монгол улсын зан цолын болцол хангалаа. Монгол үндэсний бүх гэж энэ Монголын ард түмний монголчуудын хэдэн зуун мянган жилийн өмнөөс өөрсдийн тэр ахуй амьдрал, ёс заншил, чиг даяг
энэ бүх одоо уламжил шингэсэн юм гайхамшигтай өв соёл байдаг. Тэгээ Монгол үндэсний бүхэн маань олон одоо онцлог шинж эдийг агуулсан өвөрмөц юм барилдаа юм. Тэгээ ер нь Монгол бүхийн маань нэгэн онцлог нь бол одоо бүхчүүд нь үе үеэрээ төрж байдаг. 6 залуу зааны маань одоо гэрч бол энэ миний хүрэн дээл байна л да. Энэ бор дээл маань. Энэ дээлтэйгэл би одоо начин болж исэн, заан болж исэн, арслан болж исэн, авраг болж исэн, далаа авраг болж исэн, даяа авраг болж исэн. Тэгээд энэ дээлээ өмсөх би дуртай л да. Би 6 залуу цаа ингээд энэ нөхдүүдтэй барилдаж явахдаа энэ дээлээ солиогүй байна. Тийм болохоор өнөөдөр энэ дээлээ өмсөж энэ одоо 5 залуу цаа миний өрсөлдөгч, миний анд нөхөр энэ сайхан 5 залуу цаа тухай ярьж байгаадаа бас баяртай байна. Ер нь өрсөлдөгч бүхчүүд сайн байна гэмээр өөрийн амжилтанд бол шууд нөлөөлдөг. Энэ утгаараа би энэ 6 залуу зааны үе Батэрдэн аваргын дараах үед энэ 6 залуугаас хэн нь одоо араас нь ихэж энэ улсын арслан, улсын аврах хэмжээх цолонд хүрэх болоо гэдэг ард түмний дундах таамаглал бол бид бүхнийг бол хурцлдаг байсан. 97 оны улсын наадамд анх удаа барилдаж стадионд анх орж үзэж. Тэгээд тэр жилээ би 3-5 цэрэн монцох гардтай анх барилдаж 6 зааныхаа нэгтээ анх барилдаж эхэлж байсан. Би ч анх одоо Монгол бүхийн авсан залуу сумын заан залуу авсан юм шүү дээ. Харанга аймгийн Захир сум гэж одоо миний өвөөгийн төрсөн нутаг. Тэнд одоо анх очиж барилдаж сумын наадамд сумын заан залуу авч байлаа. Тэгээд сүүлд 1994 онд бүх цэргийн наадамд одоо энэ улсын гар дээр цомботой үлдэж үзүүрлэж цэргийн заам залуу авч байлаа. Тэгээс сүүлд нь одоо улсын заан цол хүртэж. Тэгээд одоо энэ заан гэдэг маань их сайхан тийм монголчууд ч гэлээ яадаг энэ бэлгэдлийн их сайхан амар амгалан сайхан амьтан тий. Би харин тийм их сайхан том мөртлөө тийм амар амгалан дэлгөөхөн юм сайхан амьтан байдаг. Тэгэхээр энэ цолондоо бол их хайртай. Би заан цолтой болчвол би төрүүлж болох юм байна. Төрүүлэх юмсан гэдэг хүсэл мөрөөдлийг бас өөртөө тээж эхэлсэн л дээ. Заан цолтой болчихно гэдэг чинь начингуудын тунаанаас гараад ирнэ. Бас тэгээд өсөж яваа биевэл дээр өсөж яваа хүн байна. Тэгээд бас нэг хүний зодогноос атгаад авахд нэг тавихгүй байх ч гэдэг. Бас нэг шал өөр болдог л доо. Тэгээд заан цол гэдэг бол одоо маш их урам цол, урам одоо хайрлсан. За тэгээд байр суурь ажилласан ийм сайхан цол юм шүү дээ. Заан цолондоо үнэхээр дуртай. Сонсголтойч байдаг. Эдгээр залуу насны маань одоо аагаа залуу насны маань одоо хүсэл мөрөөдлийн цолтой бол салшгүй холбоотой байдаг. Эд залуу байгаад ч тэр юм уу заан цолтой байхад баг өөр цол хэрэггүй юм шиг одоо тийм сайхан өхний одоо тэр залуугийн юм санагдуулсан тийм сайхан цол гэж боддتي. Улсын цол авсан 95 онд бол одоо 6-лагийн даваанд сумын 6 дахь хоёртойгоо барилдаж тунж барилдаж ингэж давж байсан. 95 оны барилдаанд бас л залуучуудтайгаа үе тэнгийнхэнтэй 3-5 онд шонхрын баян мөхөсөн баха. Начин болно гэж баян мөхийг наваа дөрөвт бом баярыг 5 ашиг хэнийг оргилуул ахыг хажлаа 6 өсгөөтэй тунсан хийлээ. Тэг ер нь хин хайсан зам болох шээ. Тонгорлоо, артнагарлаа, сууллаа. Илтгэсээр гал хайдаа та. Тий гандагчид урд жил нь бас гайхамшигтай барилдаан үзүүлж улсын заан цол хүртсэн юм байлаа. Тэгээд бид тэр чихэ заал интертүүлэх олон бас өмнө барилж байгаа мэдээж одоо биеийнхээ барилдааныг бол маш сайн мэддэг л болцсон үе шүү дээ. Тэгээд чөлөө төхөөрч бэлтгэл сургуулийн тэмцээн оролдонд явна. Тэгээд гандагтах бол одоо бас чөлөө төхөөрч тэр үндэсний бүхөө өвдөж тэр айхтар тийм уран барилдаантай. Тэр үедээ бас жин энэ бол бас харьцангуй бага тий хурд ихтэй мэхэндээ бас их даацтай юм Монгол эсэ үедээ эртэл жинхэнэ байсан үе тэгээд бас хоёр суугдах тийм ихийг бол ер нь бол бодож гарсан тэгэл тэрийг л хийсэн дээ. За суулаа, дутуудлаа. Барьцадлаад баруун талд нэг суугаад дутуудж байгаа татгцсан. Тэгэхээр суудлаа та. Тэр жил одоо би Монгол Улсын тархаа авраг мөнхт багштайгаа сонгоны амралтанд галд бүх юм бэлгэлт гарсан. Тэгээд бэлгэлт гарсны дараа бол одоо
Хүүхдээр чи одоо ер нь бол наадмын онолт энэ төр юм тооцоо моцгол гаргачдаг юм шүү дээ. 20 хоногийн өмнө энэ төр л одоо заа чи яг 5 даваад ингээд начин болдог байж тэгээд тэр үл яг 6-7-гийн даван чи Сүхбат гандахт хоёрт Сумын болор гандахт хоёртой тунж барилдээ шүү гэд өөр тэр чи 7 хоногийн өмнө 20 хоногийн өмнө надад бол хэлсэн. Ээл хоёлоо ер нь тэрний талаар бэлтгэл сургууль хийдэг, давтдаг. За ингэвлий, тэгвэл ингээ юмнууд хэлдэг. Тэр одоо үнэхээр одоо тэр том бүхийн нөмөр нөөлөг тэр ухаан тэр нарийн тооцоо энэ гэдэг үл их мундаг юм байт юм билээ те. Пунцгийн хар чин зам болсон шүү дээ. 96 зам болсон те. 7-гийн даван тунаал. Тэгээ 96-ны нааданд барилдуулахгүй гээд Жамцхан Олимпийн орны дарга байсан ер нь бэртгэн талгаар хариуцлагын хүлээхийг гэдэг асуулыг ойдгоотох үед шгшээгийн одоо ахлах тасалж бүгчийн одоо ажлыг хасч байсан. Тэгээ ойд багштай би багш одоо энэ жил би бол одоо барилдчмаар байна. Яагаад гэвэл одоо энэ Олимпийн бэлтгэл сургалт гэдэг зунжин хавржин зунжин одоо бэлтгэл сургалт хийсэн ядарна гэж байхгүй. За бэртгэлийн талаар би өөрөө хариуцъя гэд гарын шиг зурж өгөөд барилдах хэрэг авч ирсэн. Ийм л наадам. Тэгээд 7 сарын 10-нд гэртээ очиод ээжээрээ нэг цай хоол хэлэгчээд тэгээ нэг аваараа нэг сан тавилчаад бурхан даамар өгчөөд цогтөг шуудыг хаалга гарч байгаа. Тэгээд буудлын дотор орж цогтөг шуудыг жоохон задлчих толны өмнө нэг өмсчөөл тэгэл гарсан шүү дээ. Нэрээс тусны үндэсний үеийн бэлтгэл сургалт гэж юусоо хийгээгүй. За тэгэл нөгөө их спортын бэлтгэл сургалт гэдэг бол яван жангалдаг. Ерөөсөө эцэн цуцсан ядарна гэж байхгүй. Ер нь жоохон бас нэг цагаараа мэдээ жоохон тамирдангуй байна л да. Гэхдээ яг бэлтгэл ачаалтыг барилдааны ачаал авах тал дээр бол үнэхээр сайн байсан. За хутглаа. Буусаар нурдаж мордлоо. Мошиглаа. Харигу суучих чи хутглаа юм явцар. Давлаа. Ер нь ухсаа мэгтнүүдийг л хийсэн л дээ. Яг нь бол Унзаг ах тэр жил их сурлагаа төрүүлсэн Америкээс сурж байгаа сургуулиас хүрээд ирсэн байсан. Тэгээ нэлээд хүчтэй, нэлээд зузаарчин чинь нэмсэн, ерөөсөө жагссан байсан үе. Манай давуу дээр хүүхдийн барилдаанд төрүүлжсэн шүү дээ. Бас их санаа тэр чи ахтай хоёр барилдаанд хүүхдийн барилдаанд төрүүлэл, ахын зам болол дүүн төрүүлэл, хоёулаа цуг 9 хөл цагаан түгээд хорно гэдэг үнэхээр бэлэгдэмдэлтэй. Тэгээд аавыг яваас тэгж баярлуулж хамт олон ах トゥ амрах садан бүгдийн л одоо цагаан баярлуулна. Тэр түүх үйл явдал шүү. Та тэр 8-ын даванд мөнхөрд нь арслан гуг нь хайж уунаас юм байна. Тэрийг харамстай би тэрэнд. Батэрдэн авраг яагаад гэвэл тэр жил хөлн гимтсэн бас олимпийн ирэх авах тэмцээнд жүдөө өвхийн тэмцээнд явж байгаа Германы хүүхдээ барилдаж байгаа шагаараа маш хүн дэмжлэл авцсан. Тэр нь бүрэн одоо ил хаширж эдгэрээгүй байсан. Ерөөсөө их төвчээр зааж барилдсан та. Батэрдэн аврагч гэсэн тэр барилдаанууд тэр бол тийм одоо хүнд гэмтэлтэй байж тэр барилдаануудыг давж одоо түрүүгээ аавна гэдэг бол засар их сэтгэлийн төвчээр гаргасан гэж би боддог. Тэгээ тэр барилдаанд мөнхөрд нь зүгээр арслан яг баруун хөлийг авч байгаа бол хайцсан бол Батэрдэн авраг дээр залуу хүний эр зөрөг бас яахч байсан. Хөдөлгөөнтэй барилдаан хийдэг юм чинь бас зогсохгүй шүү дээ. Тэгэхээр юм бас тэгэл болдго юм болдгоо юм байлээ. Тэгээд 97 онд би 5 дахь цаан болж их сони юм байдیں۔ Би ол совсоглын 70 жилийн огоор Балжины аврагтаа 2-ын даваанд таарч ирсэн. Өөхт байхад. Тэгтээ баяр наадмын бэлтгэл дээр хаяа нэг аваргын хөлийг аваад шүрцтгэл байлаа. Тэгээ 2-ын даваанд таарсан. За 97 онд Балжины авраг 7-гийн даваанд намайг амлаж аваад тэгээ би давж Монгол улсын заан болж байсан. Бас их сайхан буянтай хүнээр би заан боллоо доо гэж бас бэлэгшээж байсан да. За чинээс гарын цаашин тойруулаад очиж мэдээ. За дахиад суулаа. Ард нь гарч тойрлгөө сэжчихлээ. 7-гийн даваанаас өмнөх барилдаан бол 5-ын даваанд Батцэрэг одоо за начныг амлаж барилдчихлаа. За 6-гийн даваанд нөгөө 6 залуу зааныхаа нэг өс хоёроо заан тавьд хаарч барилдаж. Бид хоёр тунсан. Тэгээд өс хоёроо давж зааны одоо босгон дээр толж ирсэн. За баруун талын суулаад өргөлөө. Гаргаад ирлээ. Төвийн сэргэжин сумын харьяат Утас хэмжээний бүх улсын эцэн Сүхбат улсын зан өс хоёроор 6 давлаа. За шүүгэн дөрөв төлдөөд мөнхөрд нарслантаа тунаад барилж чад. Наадмын төвчөө
наадмын талбай өвс өндөр ургасан байсан баг. Тэгээ би хажууд тийшээ тахимныхаа хажуугаар шилэмнийхээ одоо хажуу талаар гараараа тулаал босоод ирсэн л дээ. Хавирчлаа. Сайн харин шороод уугүй юу? Тэр үуч одоо хурд бол сайн. Тэг хүч хурд бол сайн. Тийм л эс. Тэгээд одоо Монгол бүхийн барилдааны дүрмэнд өвдөг толгоо тохоо хөрөхээр одоо бас унсан тооцсон гэсэн ийм одоо заалт байдаг. Миний бол өвдөг хүрээгүй байгаа энэ дэр. Би 99 оны заан цолох барилдаан бол 5 наунд ядарсан боо гартаа тунж исэн. Тэгээд яг артаа алдаад бас хэцүү юунаас гарч ирж исэн. Тэгээд 6 дээр гамбол төгшөөр 7 дээр бэлжний мааврахаар 2 багшаараа 6 7 авч. Тэгээд заан цол юм бас 20 дугаар зууны отхон заан болж. Тэгээд заан цол юм болцлаа. Хангаж исэн. За. Гамбат бэлжний мааврын сүү хүлээр аваад ард дэшин дээрээ суулгахж байна. Одоо би энэ залуучуудад хэлтгий сайхан заан цолтой хүн бол дандаа шөвгийн дөрвөлөө хурж барилдах хэвээр юм домсол шүү. Тэгээд бас дүүнэртээ захиж хэлж илээд. Хараад байсан чи бодоод байсан чи бид 6-аас 4 чөлөөдөхөр 2 нь саамжуудаа бөхөр ингэж барилддаг байсан юм байна тий. Ер нь тэгээд энэ их спорт гэдэг маань хүндүүд асар их сайнаар нөлөө үзүүлдэг. Их спортоор өндөр амжилт гаргах тусам үндэсний бүхийн амжилт улам ахдаг, нэмэгддэг юм шүү дээ. 1988 онд анх шонгор спорт клуб гэж бий даасан одоо клубыг Баян мөнх аваргад байгуулад гарч байсан. Үүний дараагаар бүхэн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер за залуучдын дэлхийн аварга хүрэл медальт Нямдавагийн Гомбаатар гэж одоо миний багш маань бас залуучдын шгшээ аварг хийгдэр одоо бүх одоо Монголын барилдах дур сонирхолтой авиастай бибэлдрийн одоо төгс одоо бүгчүүдийг бол одоо өөрсдөө сонгон шалгаар оруулж залуучдын шгшээ аваргийг 1990 онд бүхийн холбооны тэргүүндэд одоо тэргүүндэдийн албыг харж байсан даваа самбуугай эднэр хоорондоо ярьж байгаа байгуулсан. За энэ дунд одоо миний бие бас орж манай өсгөөр авраг тэр үед бас 16 настай энэ залуучдын шгшээ битээ ирүүл хоёлаа цуг орж байсан. Энэ үеэс эхлээд энэ 6 залуу зааны одоо суурь нь тавигдсан бахаа. За өсгөөр авраг дээр бас их сонин танилцсан юм аа. Залуучдын шгшээ өгд. Би Төв аймгаас ирсэн гээл. Өсгөөр Архангаас ирсэн гээл. Архангаа Бацгэлзмаас ирсэн гээл. Нэх өндөр хөөхд. Бид ч одоо тэр үед жинч гэж байхгүй тэгэл ингээл одоо тураалын зэрэг тогтоохоос наах нуурал тийм 3-3 юмнууд явж байгаа шүү дээ. Тэгээ бид нар нөгөө юу их үздэг байсан. Өглөө орой бэлтгэл хийлээ залуучдын спортын дуурдан дээр байрлалцсан. Орой нь болохоор тэр одоо хуучин цирк одоо зүүн хүрээ дасчолын хийдгээд байгаа. Тэнд юу яадаг? Видео кино гэл хуурцагтай тийм кино гардаг. За тэгэл анх удаа л тийм юм одоо үзэж байгаа юм шүү дээ. Тэрийг орой болгоо нөгөөдгөө өцгөө гэдэг дахиад өөр гэнүүнээр ингээгээл. Тэгээд тэр үуч яадаг вэ? 3 4 төлж ордог байлаа. Тэгэл хөрх юм одоо ингээд нисээд байшин дээгүүр нисээд нэгнийхээ урд талд гарч ирэл зодтолдох тийм боломж байна уу? За бид бүхэн одоо дасгал сургууль хийж эхэлж байгаа залуучууд одоо тэгээд бид нар нисчих нэг ядахтаа нэг 2 метрийн газар хөндөрчих боломж байна уу гэл ингээл ярьдаг байлаа. Тийм тэгэл дандаа л нэг сайхан тийм гин цагаан хүүхдүүдийг л манай бүхэн мэрэгчднүүд багш нар бас цуглуулж татаж авч бас сургаж исэн. Тэрийн хувьд яг хоорондоо ч 10 гаруй жил дасгал сургууль бэлтгэл сургуульд хийсэн. Барилдааны бүгдийн одоо чи би А байг үл мэдэн шүү дээ. Намайг баруун авахыг мэдэн, зүүн авахыг мэдэн. За толгой ургалаад яаж барилдахыг мэдэн. Эсвэл уншин да. Нүдэн анж хагтал хөдөлгөөнийг л унших байлгүй юу. Тэгээ удам дамжсан. Тэгээд дээрэс нь төрөлхийн одоо эцэг хайсан библийн давуу талтай. Дээрэс нь хөдөлмөрч. За талын кросс өсгөө аврахтаа талын кросс нөгөө тухайн үед бол яд барна гэдэг өөрөөсөө хэцүү байсан. Намайг 2 алхаж яхад 1 алхдаг. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь хөдөлмөрч тэгээд нөгөө хүн чинь бас нэг өөрийгөө ялахын тулд цаанаасаа зүтгэж байгаа нэг зүтгэл байдаг шүү дээ тий. Жишээл одоо багшгүйгээл
18 км за сүүжээс гүгөө тэр засмал замаараа жоохон дээшээ өгсөд яваад 18 км-ийн кросс хийгээд яс орчвол ирнэ. Дунд нь, зогсон, амарна. За тэгээ темпээ сулруулна гэж байхгүй. Тэгэхэд хөнгөн жингийн тэр 48, 52, 57, 62-ын тул уралцдаг байсан. 4 5 3 4 5 гэх. Бид нар бол яг араас талын кроссонд бол нэг тийм дундууранд орж идэг. Миний хувьд бол уулын кроссонд бол харин өсөөгөө зөвхөн уулын кросстой өдрүүд урд нь ерэн талын кросстой өдрүүд ер нь бол тийм сайхалтын зайтал орж ирж штэ. Байгалаа саяасан тэр уюудам дамжсан тэр сайхан саяас юм ихтэй. Тэгээд дээр нь бэртээ гол ясны тамир сайтай. За өсгөр авраг бол бас аралтай чацтай хүчтэй барилдахад хэцүү шүү дээ. Тий. Ер нь л барьцын өгвөл тэгэл каранаар өргөд тавьж байгаа юм шиг өргөөл тавьчих шүү дээ. Тий. Маш хэцүү. За хоёр суугаар тэрж харцагдаж мордно. За шуудгнаас шууд дайрч мордно. Давуулж гойдно. Давууллаа. Ер нь хүн өөрийнхөө нэг бие балдарт тохирсон л их сонгонолтой байдаг шүү дээ. Тэгээд ер нь барьц өгөх юм бол бидний ер нь аваач болооч. Бид тэр чинь бараг нэг 40 хэлний зөрөөтэй л барилддаг байсан тий. Цаанаасаа л зурсан зургал гэдэг юм уу та тий. Ер нь бол анх л одоо 16 настай залуусын шишээ өгт ороод хоёулаа одоо нөгөө партнер болно гэдэг бэлтгэл хангаж гээл хоёулаа хоорондоо одоо бэлтгэлийгээл тэрнээс хойш л ерөөсөө энэ 90 оноос хойш 90 одоо 2000 хүртэл ерөөсөө зайгүй шүү дээ. 10 жилийн бэлтгэл сургалтыг хамт хийгээд бол тасна гэдэг нэг юм байна шүү дээ. Барилдаанаа бид. Тэгээд тэндээс чимэр чочих юм байхгүй. Тэгэл за үзэж байгаа хаяхгүй бол дараа нь хав золгоод үзэн сэргүү өрснөөс үзэн. Тэгэл хав золгоход бол эн чин тухайн одоо нэг биеийн давуу байдлаар л өсгөөгийн талд яаж болсон өсгөөгийн талд буугаад байгаа юм. Тонгорлоо. За одоо бол гутгаа ирэх үү? Гутглаа. За яцаар зааж юу ингээ харна. Аргагүй яцтаа бүр өлгөж дээш нь гаргаж ирээд. Дараа ичлээ. За зөвхөн бид нэр бол одоо бас их олон таарж барилцсан, өмжсэн, давжсэн олон юмнууд бий, тохиолдлууд бий. Зөвхөн бол өөрөө асар их тийм цаанаасаа тийм заяасан байгалийн бүх юм мэдрэмжтэй авьяастай юм бүх гэж ингэж боддог. Тэр яг тэр мэхэн дээрээ тэр их асар их хүч гаргаж барилддаг. Асар их барилдааны мэдрэмжтэй ийм хүн. Дайчин шуурхай хурдан барилдаантай гал гарсан. Соёлья. Давда. За баруун дээр авсан толгойг ургад адарсан байсан дамжаад баруун дээр авчихлаа. Өргөөлөө. Төвийн зэрэгдэн сумын харьяат бүх улсын эчин авгаа сандангийн сөхөд улсын зан ган догтохоор тавдавлаа. Сумын газар бол үнэхээр одоо агуу гүшүүд тий. Хурдтай тэгээд одоо зүрх мөчөндөө хүчтэй тэнцүү барьтай. Хоёр талаараа барилддаг. Баруун зүүнээрээ хоёр талаараа барилддаг хивгүү. Тийм мундаг бөхтөө. За сумын тэр анх хүүхэд байхдаа танилцлаа спортын төв ордныгаа. Бондгор хөөрхөн хүүс цагаан сумын газар. Би тэгээ ирсэн. Би сая алдраас өсвөр үеийн улсын аврагт орсон шүү дээ. Өө тийм үү. Чи хаана явж байгаа юм бэ? Би Ганбаатар өгшин сексэнд явж байгаа шүү дээ. За тэгээд хоёулаас та мондөг бүх олон те гэсэн чи. За тэгнэхөө гэ. Тэгээд салж ирсэн. Хүүхдүүд чи бас гин зайлган сайхан. Мэхэнтэй хурдтай. Тэгээд эрттэй, тэгээд дээр нь уян хатан чанар сайтай. Хүнд ундгүй. Ер нь ямар ч тийм ухсраа мэхэнд л уннахс тийм дам мэхэнд унж байх юм би хараагүй сумын газар авахыг. Аралцаас ойролцоо. За мэх ойролцоо. За бас нэг сэтгцийн хурд гэж яригадаад байна энэ дээр. Тэр ойролцоо ер нь бас хэцүү бүх шүү. Миний одоо хамгийн их халгаж явдаг хүн бол сумын газар авраг. Сумын газар дахимдлаа. Дахимдлаа. За татаа гаргаад ирлээ. Шөө цаашаа нэлээм. За. Согонд нь сэлжих хөлөө татхлаар нэр хэв хүнд зайлмаш. Тийм Ганбат маань бас л одоо арал чицэгтэй тэндээ тохирсон асар сайхан мэхүүд сурсан эзэмссэн. Тэгээ саамжуудаагаараа мэдээж барилдж байгаа учраас тэр саамын гар ачих тийм ээ хутгах энэ тэр хутгаа мордоо энэ гэсэн тийм том одоо тэр өөр тохирсон биеийн тохирсон юм сайхан мэхүүдийг эзэмссэн. Одоо бас нэг арслангийн хэмжээнд одоо дүүрэн сайхан барилдж байгаа юм
сайхан бүх. Ганбатыг 90 оны дундуур багш авчирсан юм. Баруун туран сумаас. Энэ хүүхдийг ямар шалгуураар та авсан бэ гэж би асууж үзлээ. Энэ баруун турууны наадамд надтай 2-ын даваантай харчаад ийш тийш наваад хаях гэхлээр сунаад гулжигнаад унж өгөхгүй. Тэгэхээр наваад ирлээ гэж. Тэгээд аав нь одоо Батчаргал гэж сайхан хөгшин байдаг. Сайхан бие частай аралтай. Өндөр Батчаргал нэртэй. Тэгээ гар хуруу нь одоо их том, тийм сайхан хүний өрштэй. Тэгээд Ганбат ирлээ, аавтайгаа ярьж хагаад намар нь хүрээд ирлээ. Тэгээд Шонхор дээд сургуульд оюутан болж орлоо. Тэгээ би чинь бас дээд сургууль төгссөн, сургуульдаа багшилж ялаа л да 1 жил. Тэгээ миний гар дээр ирсэн. Тэгээ Ганбатыг би олон удаа оруулгаж олсон гаргаж ялаа та. Тий. Тэгээд тийм хурд хугацаанд сайжраад миний өрсөлдөгч болоод надыг давж эхлэнэ гэж хэн бодох вэ тий. Хавирлаа. За тэр барьсан дээрээс гүрч чадахгүй одоосон сая тэр барьснаас 2 ихэд татаж аваад гүйцэж өвдөглүүлээ тий. Улсын баруун дөрвөн сумын харьяат өх улсын эчин Ганбат улсын эчин дордсон буугаар тавдуулж 16-аад чивгүршиллээ. Авьяастай хүчтэй тэгээ бас өөрийн гэсэн онцлогтой хурцтай хурдхан өшөглөн давхар ачин хөмрөн байна тийм жудо ч юм уу сан бүхэн тийм сонгодог хойлоор ихнүүтэй тийм залуу л да. А зүгээр жудо төхийн хувьд өсгөө ветерийн хувьд бол Ганбаттай зүгээр барилдахад бас нэг тийм нэг тал таардгүй ч юм уу барилдаан таардгүй бүх гэж байдаг шүү дээ тийм бол харьцангуй гайгүй ш. Ганбатын хувьд бол авьяастай хүчтэй хурдтай бас сайхан бүх шүү дээ. Ганбат цааны хавираа бол нэг хүн хүнээс онцгой тийм хавираа байт юм аа. Хүн одоо ингээд татаад иш нь эргүүлж сугны онхроос авч иш нь дарж хайдаг байтал Ганбатыг сэнсрүүлж ирж таазаараа бүтэн эргэж хайдаг. Тийм би 2 удаа Ганбатд унчаад Ганбат аймгийн арслан байсан. Би улсын начин байсан. Тэгээд бичлэгийг тавьж удаашруулж үзчихээж энээс яаж авах вэ гэж шүнжэнгөө бодож байж дараагийн барилдаанд нь давж исэн гэдэг. Хаях мэх бол энэ чанаас хавираа байгаа юм. За хавирлаа. За хавирахт нь дагаж дахимдаа давчглаа. Цэрэн мунцэг маань одоо бас л биднээс арай урд тэр өсвөр үе залуучуудын үндэсний бүхэн тэрээр барилдаад бид нар бас харж суудаг байлаа л. Тэгэхээр үнэхээр одоо тэр хүчтэй. Тэгээ саамчуудаа бүхөр барилдаг учраас тэр саамчуудаа бүхийн асар мэдрэмжтэй. Хөл гарын юм их сайтай. Тэгээд өрбөн хүч одоо тэр мөрний хүч, гарын хүч энэ гэдэг бол одоо бас гайхамшигтай барьтай хүн шүү дээ. Тий, сайхан бүх зэрэг хөндлөж явдаг юм бүхий нэгтэй. 2 сэнжигний орцноос дайраад эргэж год дунгуулд татдаг. Энэ мэхэнд нь би бас тэсэлгүй явж ялаа. За нэг удаагийн барилдаан дээр Цэрэн муцагтай барилдаж байгаа. Цэрэн муцаг нэлээд 2-3 удаа удаан барилдсан. Тэгэхээр нь ядарчлаа гэж бодоод шуудагнаас өргөж тавиал явж байгаа нэг эвгүй давхар очилж унсан юм аа би. Тэр одоо хүртэл санаанаас гардаг. Фонцог ахын хувьд бол бас л ер нь цаанаасаа бүх төрөл юм а гэж яддаг шүү дээ. Ер нь төрсөн. Ялангуяа дөрвөн хүчндөө нэг сул тал нь тэгээ өөдөм хаач юм уу те. Золгоон дээрээс одоо жишээл нэг жоохон удаахан барьж бол өөдөл хамаагүй юм хийж өөрөө унцдаг. Тийм л сул талтай юм шүү дээ. Тэрнээс бол яг бүхийнхээ хүмүүс барилдааныхаа хувьд тэгээ дээрээс нь жудо бүхийн тэр сонгодог хип майк загварын хувьд бол үнэхээр сайн шүү дээ. Хөмрөө. За тэгээд давхар шуудган дээрээс тохон. Их л сонин хөлбөрөд орж ирж байна. Ган доктор барьж байгаа давхар шуудган дээрээс тогтсон шүү дээ. Давхар шуудган дээрээс тохож хүн аяа нэгдэг бол одоо ер нь бол би хэрвээ давхар шуудган дээрээс хүн тогсон бол өөрөө оноо. Тэгэхээр давхар шуудган дээрээс давхар шуудгаж байгаа ган докторыг давхар ачаал ер нь бараг хайн шагуул бараг хайсандаа тэгээд хайн шагуу бол зөвдөө тагч өрнөлдөөд унсан шүү дээ. Цэрэн муц гардийн 2 шууныхын бэрийг бол би бол бас эд үеийн барилдаж байсан бол би бол мэднэ. Хамгийн эвгүй одоо барилдаанд таардаг бүх үйл энэ Цэрэн муцаг ахал биш ер нь бол манайхантай. Ягаад гэвэл бүр одоо тийм сонгодог жудо стилтэй хүн шүү дээ. Босоо өрөөтөө тэгээд дээрээс нь 2 шуу гарандаа бол хээдийн хүчүүдээс урд нь гарах бүх байхгүй дээ. Ялангуяа тэр гар барилдаан давхар шуудган дээрээс тэр таталцж байгаа
тэр байдал дээр бол ер нь хоёр гар бол ер нь хилэндээ манай үеийнхэн бол хэлнэ шүү. Авраг цол бүртгэх ёстой. За барь цэцлэглэрэн зэрэг ганцхан сөгөлсөж хонгодоод ард тийш дарчихж байна. Гандахтах маань ч гэсэн одоо тэр чөлөө төхөөр бол дэлхийн хэмжээний амжилт гаргаж ирсэн бүх дэлхийн олимпиас медаль авах хэмжээнд ингэж бэлтгэгдсэн бүх л дөө. Тэгээ гандахтах маань бол тэр чанараараа үндэсний хүүхдүүд асар их өндөр амжилт гаргасан. Барилдааны нэгтрэлтэй нэгцээ одоо хий гаргадаггүй. Тэгээ мэдээж одоо асар их хүч бяр тинкэтэй өөрийнх нь оюун тэр толгой хүч биеийн хүчнээс гадна тэр оюуны хүч нь бас их мундаг ийм л мундаг бөхтөө. Би ч одоо 16 настай одоо гандахтахтай анх барилж эхэлсэн. Гандахтах бол баг 10 наснаас эхэл бүхэн сэгсэнд явсан баг шүү. Тэгээ миний хувьд бол анх гандахтахтай танилцахад миний багш л байсан. Тэгээ гандахтахаараа би бас бахархаж явдгийг бас хөндлөж явдгийг. Ганаа битэр чинь анх л одоо 89 оны энэ Бенер сүрэгчдийн чөлөө төхөхийн барилдаанаас эхлээл одоо хоорондоо барилдаж ярьсан чөлөө төхөөр бол бас л ихэнх үедээ ялагдаж байсан сүүлрүүгээ бас ялаал барилдааных нь одоо арга туршлага бол тэнцээд ирсэн. Их л хашир бас их хашир тэгээд дээрэс нь тэр барилдаа ялангуяа чөлөөт бүх тал дээр бол ер нь тэр барилдааны уран хийц мэдрэмж ер нь биднээс илүү шүү. Үндэсний хөр би гандахтайгаа ганц хоёр давчаад байдаг. Чөлөө төхөөр бол байхгүй шүү дээ. Чөлөө төхөөр бол надыг бол хааш нь харуултай байдаг. Хэдэн удаа цэвэр даруул дарчдаг. Тийм гайхамшигтай тийм. Чөлөө төхөөр бол үнэхээр авьяастай. Тийм мундаг бүх. Үндэсний бүх тал дээр бол яг зүгээр нөгөө хаширнд эндчээл унаад байдаг байсан болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл нөгөө яг л чөлөө төхөхийн нөгөө анх сурцсан нөгөө барилдааны хэв маяг анх сурцсан нөгөө дадлалаа дуршил гэдэг шиг ингэ шуудган дээрээс толгоогоо мөргөөл гарцаагүй байдалд хийж ижил нөгөө ялтаа баталгаажуулж авдаг тийм. Тэгэхээр үндэсний хүчөөрөө тийм биш байгаа байхгүй. Ерөөсөө унж явахт бол мэх хийхэд л доор нь орчдөг шээ тийм. Эсвэл одоо жишээл барьцаа өгж байгаа ч юм хамаагүй өшгөлөө хийх ч нөгөө түн тохиолчих шээ тэгээд өөрийн гэсэн тийм онцлогтой. Жохон тийм барилдааных нь нөгөө стил гэдэг юм уу та тийм. Тэр нь жохон зөрсөн болов гэж боддоо шээ. Тэрнээс бол гандахтахын хувьд бол бүхийнхэн тэр нарийн мэдрэмж сонгодог тал дээр нэг ярих юм байхгүй. Гандахтахын хувьд бол бэлтгэл сургуулаа маш сайн гэдэг. За тэгээ бэлтгэл сургуулаа мундаг тогтмол их хийдэг, төвчээртэй олон цаг барилдаж чаддаг тийм дадал зурсалтай. Шуудган барилдааны сайтай. Тийм гард сайхан удам судартай. Тэгшхэн сайхан бие билдэртэй, тамиртай. Үнэхээр тамиртай шүү манай хандлагт. Бас их барилдааны мэдрэмжтэй их уртай. Тэгээд долоогийн даваанд пуужгийн суугуудах гандахтах гардыг тохоо согж алгадаад ерөөсөө л хайж исэн газар гэдэг ямар уран байдлаар тэр хуулбартаа гаргаж ирсэн бэ. Тэгээ өөрөө бүхийн эрдэм тэр байгаа. Тэрийг бүхийн эрдэм гин. Тэрийг бүхийн авьяас, тэрийг бүхийн мэдрэмж, тэр хүнийг бүх гин. За барьцгүй. За. Тань хичээлний зүүн ойлаа харагдаад яг л авдаадаас татах байлаа. За энэ тарин одоо дахиад нэг төрөний байдал үүслээ. Мөргөд хөөсөн. Тэнцвэр бол за ард нь гарчихлаа. За ард нь гарсан тохиолдлуудаа бүхэн ширээт барилтын хүмүүсүүд бол хайж таарна л да. Ардын төрийн наадам 11 удаа төрүүлсэн дархан аврагтай анхалж Өөрхөн аймгийн Хужирт сумын уугуул улсын авраг сумын явсаар зан цолтой дон жилдраалан зүүр төхөрж уян залуу хүчтнүүд тасран гарч ирснийг яруу тодор баталсан юм. Бас нэгэн багтал нь 2000 оны наадам. Наадамын шүвгийн 8 дархан авраг бат эрдэнэ Хурц Арслан мөн хэрднартай мөнөөхөд 6 шалгарч тэднээс анхны Арслан цалтан тодорсон билээ. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын даян авраг Агван самдангийн Сүхбат тэр жил анхад төрүүлж түүний дараа жил нь ахин манлайлж шин зууны анхны ардын төрийн наадмын түүхэн дэх 17 дахь авраг болсон бол арал чацтай даян аврагын удам Архангай аймгийн Батсангэл сумын харьяат Монгол улсын даян авраг Гэлэг жамцын өсөх баяр
2002-2003 онуудад өвдөг шороодолгүй босоо байж 18 дахь аварга болж анхны 2 төрүүгэн хүрдэж байсан нь саяхан мэт санагдаж байна. Яг биднээс ч одоо анх тэрийн наадмын үзүүр төрүү бололцсон Сумын Озор шүү дээ. 2 жил дараалан үзүүрлж бас л юмдаа тулаал байсан л да. Тулаал ирээл одоо юм дээшээ цолоо тэр заан цолоо ахиж ахиулах юм боломжууд нь харагдаал өөрт нь бол тийм л байсан үеэлтэй маань Сумыг. 98 оны барилдаанд энэ өөрийнхөө төлөвлөсөн залуучуудаас хамгийн түрүүнд одоо Батэрдэн аврагтаа үзүү төрөнд үлдэн гэдэг бас их хөв зохиол юм байна. Ялангуяа Батэрдэн аврагын 10 дахь төрүүлэгч байгаа жил тийм ээ. За тэгээд бид 24 настай анх улсын баяр наадмын үзүү төрөнд гарч ирж гарч байгаа үе гээл ингээ бодглоо нэг сайхан санагдтыг. За ингээд нэлээд нотлсон эцэстүүл. За зүүн гараар авлаа. Одоо баруун гараар шуудагдана. Шуудагдсан ч байж магадгүй байна. Зүгээр яг тодорхой харагдахгүй мордлоо. Татлаа. Хоогийн барилдаанууд хүн барилдаа хийж гарч ирсэн л дээ. 5-ын даваан тэгэхээр одоо бигцэрн ачинтай 6 дээр бом баяртаа 7 дээр мөнхөрд 8 дээр цэрэн бол ерөөсөө хоорондоо бол ерөөсөө ачтаач чиби ачтаач гэж үздэг байсан. Одоо эргээд тэр барилдаануудыг харахаар бол их л хүн барилдаанд хийж гарч ирсэн байна даа гэж боддоо шүү дээ. Цааман яртай заншаа гаргаж ирж байна да. Ийм л сайхан уран барилдаан үзүүлэх гээд байсан. За эндээс гутга ормоор байсан хавраад. За их сонин барилдаан болох нь яг мэдрэмжээрээ хавирсан боловч өөр дөрөнд дот чавирч явахын сэрэн моцгсан. За Сумын Озор сэрэн моцгсаныг шуудгаас татаад авчлаа. За давууллаа та. За масаны бод хутгаа байвал сайхан байлаа. За гаргаад ирлээ. За мөн зоригтой давуулж иж. Өргүүллээ дээ. 2000 оны 7-гийн давааг би нэг эргээд яриа та. 7-гийн даваанд бид сургуулаа гараад ирсэн байсан. Бид сургуулаа дээшээ тоналгүй гараад ирнэ гэдэг бол бид 6-гийн хувьд бол их азтай өдрөлтөө. Тийм доороо л одоо 6-гийн даваанд тунах ёстой шүү дээ бид нар. Гэтэл сургуулаа гараад ирсэн. Балжины маавраг 4-ийн даваанд Архангай аймгийн начин дас цэрэнд өвдөг шорогдсон байсан. Тэгээд дээр нэг томсолтой бүх ам авахгүй бидний гаргасан явдал болсон л доо тэр. Хэрвээ Балжины маавраг дээшээ барилдсан бол бид Сумын Озор битэр юм уу Гамбат битэр заавал тунах хэрэгтэй байсан. Тэгээд Батэрдэн авраг мөнгөрд нарслан амлаад Цэрэн Пунцэг ган дотхыг амлаад Өсхөөр Гамбатыг амлаад Сумын Озор битэр тунжсэн. Сумын Озор бол хэцүү бүхэлтэй. Адилхан бүхэнжлээд барилдаанаа барилддаг. Нуруу харилцаа. За тэгэхэд барилдааны мэдрэмж өндөр Сумын Озор байна. Надаас чин илүү хүч илүү. Би Сумын Озрыг л наадмаар хаяхгүй бол би төрүүлж чадахгүй. Ердөөсөл тийм л дүр зураг харагддаг гэсэн. Тэгэд Сумын Озрыг яаж хийх юм? Шуудагнаас би хайж чадахгүй. Наа тэгэхээр сэрүү өрснөөс хайж чадахгүй. Тэгэхээр золгосон барьснаас, дан золгосон барьснаас хийх ёстой. Тэн дээр хавираа юу, хутгаа юу, загаар ачаа юу, мордоо юу, хөмрөө юу гэсэн ийм л барьсан мэхнүүд л яригдана л та. За тэн дээр төсөл Сумын Озор маань юу та хат ихтэй. Тэрэн дээр нь л би нэг гар ачаал давтъя гэж. Энэ гар ачих мэхийг би Сумын Озортоо зориулж 2 жил гаруудаа нууж давтсан хүн шүү дээ. Ерөөс хүн чинь хэтэрхий тайван болохоор бас дэмий юм бэл. Нөгөө гар хайлаад ингээ барьцсан дээр нам шиг байж тээ. Тэгээд дотор талаас нөгөө дэмий юм гэж дэмий юм байдаг байхгүй юу ер нь. Тэгээд дотор талаас нь аваач ингэж яг гар ачаа татхлаар нь дотор талаас нь өхөөлөх гэж явж өөрөө хөндлөө ороод тэгээ хар дээрээ даруулаад. Тэгтээ тэр барилдаан дээр бас нэг харах хэрэгтэй. Тэр барилдаан дээр хүн гар ачуулж байгаа хүн хоошоол унаа штэ тий. Тэгээд чөлөөтөх үений даваатал нэг өнөөгөр унжаагч цаашаа хараад ирэхсэн. Тэгээ Сумын Озор найзтай зориулж би тэр мэхийг их удаан давтсан доо. Одоо энэ хатан сайхан төвшин санаа эдрийнхаа
ташаагийн цоортол тавтчлаа наадам хэлтэл дээр. Яагаад дандаа гарчаад байгаа юм бэ гэдэг манай нөхдүүд. Төвшин санаа далбаа шуудаг нь урагдсан. Надаа л гарчуулаад байдیں۔ Ташаа цоорчлоо штэ. Одоо болилдоо гэдэг. Миний найз зогсч л да. Итгэн зогсох гэвэл би гарчаад байдаг. Сүүлдээ ташаан цоорсон. Шуудаг нь урагдсан. Тиймэрхүү байдалтай л наадмын бэлтгэл өндөрлж байлаа. Тэр гар ачна гэж ястаа бодоогүй явсан да. Авраг багш маань ярьдгийг. Мехийг 10,000 давтахаас нааш хүнд битгий хийгээрэй гэж. 10,000 давтчих дархамыг болдго юм шиг гэж. Тэгээд тэр нь их олон жилийн ажилдаа өдөрт одоо нэг юм хэдэн дуу давтчих чадчих. 10,000 хүрэхэд одоо нэлээд хол харагддаг шүү дээ. Тэгэхээр бүхийн одоо дархамыг эзэмшин бүхийн тэр одоо мэх гэдэг гайхамшигтай урлагийг эзэмшин гэдэг бол цаг хугацааны л асуудал. Маш их хөлс гардаг, маш их цаг ордог ийм л ажилтаа. 6 залуу заач явж байгаа дөрүүлээ үлдээд би авраг болцсон болохоор нөгөөдөөсөө л амлаж байгаа. Сумын азар ган тогтох цэрэн буц 3-аас би цэрэн буцыг амлаж ирсэн. Цэрэн буцыг маань жоохон шатцсан гарч ирсэн надад дээр тий. Зүүн золгоод шуудагдлаа да. За аврах сүхэд зүүн золгоно гэж санд гаргасан болов. Цэрэн бунцгийн хувьд бол одоо баруун золгомоор юм. Зүүн золгочих байх юм. За шахад татсан мордсон. За одоо шатна гэж нэрлээд байдаг. Хитрхи одоо шатаж бариллаа да цэрэн бунцгийн гардын хувьд бол 4 оны баяр наадамд Москва аврагнаас олимпик бэлтгэл гарцсан. Дөрүүлнэ гэж доор даваанд унтсан. Тэр үе. За тэгэл бас боломж гарч ирлээ гэж бодож байсан боловч ёстой тэр өдрийн тэнгэр бидний хичээ 4 төлтөр ган тогтохоор л 2 гар зуураа барилдаа нэг л биш. Яаж чадахгүй байж байгаа юмсан нэг ёстой яаж болдгүй юм болдгүй мэлээ. Мөргөд хөөсөн. Тэнцвэр бол за ард нь гарчлаа. За ард нь гарсан тохиолдлуудаа бүхэн жилэд барилтын хүмүүсүүд бол хаяж таарна да. Тэр үеж ган тогтохын хэлтэг сургууль бас сайн байсан дөө. Ер нь чуудаг модогнаас бол ер нь бол хэмбготаж үзэх хэмжээнд очсон байсан. Ган тогтохтойгоо би 2 дахь удаага баяр наадмын зүр төвөндөлдсөн. Ган тогтохтой бол хэцүү байд юм аа. Тэгтээ бид хоёр бол шудраг сайхан барилтаа үзүүлж ирсэн. За энэ наадамд чи төрүүл, энэ наадамд би төрүүлье гэсэн тиймэрхүү байдал гаргаагүй. 2004 онд үлдэхэд манай сумын озар тэгжсэн гэж. За ингээд ган тогт гарсан болдог байжээ гэж суудлаасаа босч исэн гэж. Тэгсэн чи би даваад гүйтсэн чи ийм бас байдаг юм а сони юм а гэжсэн гэж. Тэгээд би тэгтээ Сүхбаатыг тэр барилдаанд ган тогтоход одоо бас яад юм бол өвчтэй юм бол ингээд бас арслантай болчтой байна даа гэж бодож байсан чи үнэхээр шудраг л идэв. Яхаа барилдаа л тэгээд тэр ах トゥ байна уу найз нөхдөөнөөс хамаахгүй бүхийн ногоон дэвж ийм байх хэрэгтэй гэдгийг тодоос тод харуулж өгсөн гэж боддгийг. За зүүн талын сүүл дээр Төв аймгийн сэргэлийн сумын хараад Бишрэл хойдынгийн бүх Монгол улсын залуу ураг Сүхбат гарч ирлээ. Баруун талын сүүл дээр Увс аймгийн харах сумын уугууд Монгол газар компани бүх улсын гард ган тогтох гарч ирж байна. Ардын хөсөлийн 83 жилийн он хэр наадмын гүйцэд хөхийн барилдааны төрөв барилдааны төлөө улсын авраг Сүхбат улсын гард ган тогтох нар зүүн баруун талын сүүл дээрээс дэвэн дэвсээр гарч ирлээ. За ган тогтохын хувьд бол шуудгны барьцыг та нар анзаарч байгаа бах энэ урдаас нь барьсан учраас Сүхбатыг одоо урагш нь алхуулахгүй гэж хамгаалсан л да. За мордоод өөдөөс нь сөрж утгуулсан маягтай болох үед хутагчих нь үү гэж байснаа цайл яд хавирчлаа 2 хөлийн гიშгэлдэлд зэрэг байсан учраас тон гიშгэж чадсангүй юм да. Яаж ч утсан багш талаасаа ч тэр за дээрэс нь одоо ахын талаасаа ч тэр ингээд ингээд бодглоор бас ган тогтох юм бол 2 үзүүлэлцсэн байлаа тий. 2 үзүүлэлцсэн байсан. Тэгээ 3 одоо үзүүр дүүрний барилдаан дээр ч одоо бодчих юм болоо яад юм бол гэдэг бас нэг тийм сэтгэлээр бодглоор бол арай өөр юм байлээ. Тэгээ аврагхан бол авраглуудыг тухайн үед биднээс төрүүлээд авраг болцсон. Тэгээ аврагны ухаан бол аргагүй аврагууд юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Хүү төрөвл барилдан хүлийг төрөл уралдны хэмээн бэлэх шээдэг үлээ миний сайхан гард төмөн. Яг энэ цаг тодоргон гарч ирж наад маань жимсэн наадамч төмнийхэн сэтгэлд нэгэн үеийн 6 зан хэмээн дуурсагдах дайн аврагууд авраг арслан гардуудын хоймор эзэлсэн энэхүү нэвтрүүлгэн энэ хүргээд жаргаж байна. Монгол бүхийн босоо цагаан хиймэр өн мөнхөд ивэх болов.
Бурай. Бурай. Бурай.